Саранбаатар гэх залуу анх эхнэрийн хамтаар хөгжлийн бэрхшээлтэй ахмад насны асаргаа сувилгаа хийх үйлчлэл эрхэлж байжээ. Улмаар харж хандах хөнгөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үн төлбөргүй асарсаар өнөөдөр асрамжийн газрын хэмжээнд хүрсэн байна. Тус төвд нийт 26 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий бөгөөд харж хандах гэр бүлгүй нийгэмд гараад биедэн амьдрах боломжгүй хүмүүс юм а. Ачлалт хүүхдүүд төрийн бас байгууллага өмнө нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд зөвхөн өөрсдийн санхүүжилтээр эдгээр иргэдийг асардаг байжээ. Түрээсийн байранд байх үед сард 6 сая төгрөгийн зардал гардаг байсан. Түүнчлэн ойрхон ажил явдал гарсан тул түрээслүүлэх газар ч олдохгүй болсон гэдгийг хэлж байлаа. Энэ хүрээнд Худалдаа хөгжлийн банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд асрамжийн газарт 8% зээл гаргаж өгчээ. Мөн тус банкны ажилчид урьдчилгаа төлбөрт нь нэмрүүлэхээр 20 сая төгрөгийг хандивлаж байна. За дээрээс нь бас банкныхаа харилцагчтай бид энэ үйл ажиллагаа, военны үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагатай энэ сайхан ажлыг танилцуулж бас хөнгөлт авч тогтжуулж засвар хийхэд нь бас нэлээд тусалсан. Цаашдаа ч гэсэн бид нар сая банкуудын холбоон дээр бас уриалга гаргасан. Иймэрхүү одоо нийгэмдээ үр нөлөөтэй цаашдаа хамгийн гол нь үлгэр дуурайл болох үз. Ингээ залуучуудын маань өөрсдийнх нь хүч чадлаар сэтгэлээрээ хийж байгаа иймэрхүү ажлуудыг дэмжиж энэ тал дээр бол хамтарч ажиллая гэсэн юм уриалга гаргасан. Би бас тэнэг хүн шүү. Эхнэрийнхээ бас сайхан эмч хийгээ явж байхад нь ажлаас нь гаргаад хүнд нэг эмч цалиу гэжсэн байхгүй. Тэгээ нөгөө цалингийн барахаа байгаад миний энэ хөрөөдрийн хоёлаа юу яа ажлаас нь гаргаад авчиад тэгээ ганц орлогынхаа их усрыг юу яасан. Гэхдээ яг энэ усуудтай байж байгаа адилхан одоо ажиллаж байгаа юм чи ямарсан өсөхгүй ямарсан нэг хоосон чиххан шиг тэгэл сэтгэл одоо нөгөө төрөө ирснээр сэтгэл багтаа юм болдоо. Нас нь одоо тэтгэврийн насанд хүрээгүй тийм ээ ахмадын асрамжинд очих нас нь хүрээгүй хэрнээ өөрөө яг ганц бие асран хамгаалагчгүй тэгсэн хэрнээ өөртөө үйлчлээд амьдрах боломжгүй ийм ганц бие иргэд л байдаг гэсэн үг тийм. Жишээ нь одоо жишээ дуртахад би хамгийн сүүл Чингэлтэй дүүргийн эмнэлгээс нэг залуу дөнгөж 40 настай залуу асруулагч авсан. Энэ хүн маань бол гэр бүлтэй болж амжаагүй ээж аваа хоёр нэгт өөр дулсан юм ганц бие хүн байсан. Тэгээ ажлын байран дээр харавсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт очиод 10 орчим хоноход тэр хүн яг авах газар олдоогүй. Угаасаа ингээ гарах газар болчихж байгаа тэр хүн маань гэрт нь гаргах гэхээр өрхийн юм чинь энэ хүн бол гэртээ яадаг чинь бүтэн саажсан байгаа учраас гэртээ гарах ямарч боломжгүй. Яг энэ үед юу бодогддог вөхөр Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэр хүний шууд ингээ ухтаж авах дамжлага бааз хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр байхгүй байна. Тус төв 50 хүний хүчин чадалтай одоогоор 26 иргэн бий бөгөөд дахин 200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгаа яриад байгаа мэнэ. Ямар ч тач асарч хамгаалах хүнгүй хэвтрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрамжиндаа авна гэдгийг энэ үеэр хэлж байлаа.